Завгүй өдөр хоногуд үргэлжилж өнөөдрийн ажил маргаашийн төлөвлөгөө гэсээр цаг хугацаа харавсан сум шиг өнгөрсөөр нийгмийн нүргэн тасралтгүй мэдээллийн урсгалд таны сонорт чухал сэдвүүдийн талаар жинхэнэ дуу хоолой хүргэх бодит подкастыг хүргэж байна. Би сэтгүүлч Мөнхуянга олон таалт үзэл бодлууд гүн үзгий утга сэдвүүдийн талаар ярилцъя. Чөлөөт яриа бодит нөлөө Real Podcast. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ Real Podcast-ийн цоошингийн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн зочноор мэдлэгтэйгээр маамууга хүлээх үе гэсэн номын зохиогч Ганц Төмрийн их хоёр оролцож байна. За энэ өдрийн төргийн урьдчилан хүлээж авсан баярлалаа. Баярлалаа. Урьсан баярлалаа. Тэгээд тань ч гэсэн өдрийн төргийн. За баярлалаа. Тэгэхээр юун түрүүнд одоо үзэгчдийнхээ өмнөөс Монголынхоо маш олон ээжүүдийн өмнөөс талхал дэвшүүлээ. Яагаад гэхээр мэдлэгтэйгээр маамууга хүлээх үе гэдэг энэ номонд одоо бүх төрлийн одоо мэдээллийг багтаасан одоо ээж болж байгаа эмэгтэйчүүдтэй одоо зөвлөгөө мэдээлэл бүх төрлийн зүйлсийг нь багтаасан юм цогц бүтээл гаргасан маш их баярлалаа. Баярлалаа. Ер нь номны хадлаар товчхон танилцуулаач бас өөрийнхөө талаар тийм. За намайг Ганц Төмрийн их хоёр гэдэг. Тэгээд аав маань журналист нөө ихгүй гэж дууддаг гэсэн байхгүй. Тэгээд ер нь би тэр нэрээр явдгийг. Тэгээд би болохоор бакалавра Орос улсын Москва хотод санхүүгийн сургууль төгссөн. Одоо магистраараа сүүлийн сешн дээр сурж байгаа. Macquarie University-д сурж байгаа тийм оюут байна. Бизнесэд орж сурдаг. За ном маань болохоор би нөө 2 дахь үгээ үлгэж авсан саяхан. Гэхдээ одоо 9 сар хүрчин. Ном бичих нөгөө үндсэн санаа маань ханаас гарсан байх хэрэг 21 онд анхны үгээ төрүүлэхээ өмнө ер нь айгүйх ингээд ном уншдаг байхгүй. Тэгээд судалгаа хайж явж байгаа ном ингээд хайсан чи ерөөсөө тухайн үед ерөөс жирэмслэлтэй талаар ээж болох талаар ерөөсөө тийм төдийлөн номнууд яг байдаг байсан. Тэгээд би ямар ч мэдлэггүйгээр тэгээд яг үтэйгээ олцож байсан. Тэр бол ер нь нэлийн хүндхэн даваа байсан гэж би боддог. Тэгээд 2 дахь үгээ энд жирэмсэн байхдаа имлээс гаргаж өгсөн тийм нийгмийн ажилтаа гэж байдаг байхгүй. Би тэгээд жоохон ингээд тийм сандралтай байна. Өмнөх жирэмслэлт маань тийм стата байгааг болохоор одоо ч гэсэн жоохон сандарч байгаа гэдгийг хэлсэн чинь эмч маань болохоор за ер нь чамаа ингээд social worker гэдэг одоо нийгмийн ажилтнтай уулзлаа гэдэг. Тэгээ шат амжилгаараа ер нь ингээд хүмүүстэй уулзаад явсан. Тэр хугацаанд болохоор надад айгүй их ном санал болгоод энэ номыг ингээд уншаад үз. Жирэмслэлээ чинь дарамт болоход айгүй туслан гэдэг. Тэгээ 7 хоног болгон баг ингээд яриа хийдэг сахгүй надтай. Ер нь ямар хөө процесстэй явж гин юу чинь одоо би чинь одоо юу нүдж гин юун дээр сэтгэл санаа зовж гин гэдэг ч юм. Тэрнгүүд би тэрнээс одоо тэр туршлага дээр үндэслээд ер нь ээжүүд яг ийм ингээд зааж өглөө бүх юм ингээд яриад яг ийм ном шиг ном бас байж байгаа юм бол арай ингээд туршлагатайгаар мэдлэгтэйгээр одоо маамаа хүлээгээд хамтдаа ингээд тавд болох юм байна энэ үеийг гэж бодсон. Тэр үндсэн дээр ер нь намайг бичих сэтэл төрсөн. Тэгээд намайг бичээд одоо гарсан нэр байна. Нийт 7 бүлэгтэй. Тэгээд ерөөсөө энэ 340 хуудсанд ерөөсөө ээж болох тухай бүх зүйл амруу орж байгаа хоолноос ахуулаад төрөөд хүүхдэн гараад одоо асаргаа хүртэл бүх зүйлийг багтаасан. Тэгэлх бахаа. Надад бол энэ одоо нэг талаасаа их буян одоо үйлдсэн л гэдэг. Ер нь номын цагаан буян гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Тэгэхээр энүүгээрээ дамжуулаад маш олон хүмүүст одоо хэрэгтэй зүйлсүүдийг хүргэж байгаа гэдэг утгаараа их буян болсон байна гэж ойлгож бахархаж байна. Тэгээд ер нь энэ номны бас онцлогийн талаар хоёлаа бас төлөхөө ярий те. Одоо дээр үед гэх юм уу да те ихэмшлэн гэдэг Монгол хүмүүсийн төрөлт бас нэг өөр юм шиг байгаа шүү дээ. Одоо яг гадаадд орчуулгын иймэрхүү номнууд бас байдаг гэж дуулсан. Гэхдээ эндээс яг ялгаа зүйл гэх юм бол Монгол хүний нэг мондошл гэж нэг зүйл байгаа шүү дээ. Жирэмслэлтийн хувьд ч тэр гам барихын хувьд ч тэр яг зарим одоо улсын эмэгтэйчүүд шууд ингээд усанд ороод шууд ингээд дэлгээс гарч байгаа зүгээр нэг юм загварын шоуд гэж юм шиг ч юм уу те. Монгол эмэгтэйчүүд яагаад ингээд толгоогоо боогоол ингээд гамалтгүй бараг сар усанд ордгүй гэдэг. Яг энэ бол зарим хүмүүсийн хувьд бол маш хол сэдв юм шиг боловч яг эмэгтэй хүн болгоны амьдралынхаа тухайн ямар нэгэн мөчлөгтөөр туулдаг одоо
онцгой үе яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ номныхоо онцлогийг болоо. За миний номны онцлог бол нэгдүгээр Монгол ээж Монгол яг амьдралын хэм маягаар шингээгээд бичсэн. Одоо дээрэс нь амгаахын энэ нүг миний бүх ингээд завсар цагаан чимэглэлөөр орж явж гисэн яг амгаахны үнэлтэд одоо зөвхөн танд жирэмсэн ээж танд зориулж бичсэн гэдгээр хас онцлог. Дээрэс нь ашигласан их сурвалжийг нь ер нь 18-ыг сурвалж 18 хуудас ингээд референс ингээд бичээд ингээд чигсаад оруулсан байгаа. Тэгээд түрүүн хэлсэн шүү дээ талгаа бадаг гам барьдаг гэдэг. За энэ бол нэг орон орны онцлогоос шалтгаалаад бас тухайн орнуудад тиймэрхүү заашлууд бол байдаг. Зөвхөн Монголд ч бас биш. Тэр нь ямар учиртай вэ гэхээр энэ хөвчлэн нөгөө нэг уур амьсгал цаг агаарын нөхцөл байдлаас үүдэлтэй ийм заашлууд явагцаар ирсэн. Одоо чинь халуун зуунаар одоо төрж байгаа австрал төрж байгаа ээжүүд толгоо боогод явал халууцсан юм дээрээс ингээд өөртөхгүй байна гэдээс ахуулаад зөнд асуудлууд байгаа шүү дээ. Харин Монгол болохоор хуурай ширэм заримдаа эрсдэс ийм уур амьсгалтай үед хөвчлэн нөгөө нэг даарахгүй байх. Тэр нь эргүүлээд нөгөө нэг үе мөч ангин хас сэргийлэх юм уу тиймэрхүү бас одоо зүйлийг бодолцож тэр гам барих гэдэг зүйл гарсан. Тэгээд усан дарахын хувьд бас нэг нийттэй юм байхад нөгөө би анхны төрөл дээрээ бараг 16 усан дараагүй. Тэгээд бүр амар би цотнаад ингээд мэдээж чинь 2 амрал толгоогоо байхгүй явахд ямар идэг лээ дээ. Тэгээд тохгүй байсан. Тэгээд энэ удаад болохоор төрөнгөт нь шууд ингээд шүршүрт орж болдог. Одоо төрөөд нөгөө ихсээ гаргаад нөгөө 2 цаг байдаг. Тэрний дараа ингээд шууд шүршүрт ордог. Тэгээд энэ нь ямар учиртай гэхээр эрүүл ахуйн талаасаа, ариун цэвэр талаасаа ер нь усанд орох шаардлагатай. Тэгээд манай ээжүүдийн ямар учиртай ингээд усанд орохгүй удаан байдаг гэхээр одоо халуун баснаас гарч ирж байгаа ээж хүн одоо агарын нөгөө температурын солиудаад өөрөө рүү оронгууд даарч зэмдэх салхин цохиулах гэх мэтчлэн тиймэрхүү одоо сөрөглөлтөөс болоод ер нь заасан байхгүйсэн дээр гэдэг ч юм уу тиймэрхүү яриа гарсан байх гэж би боддог. Гэхдээ мэдээж тухайн орчин нөхцөлд тохируулаад улаан өрөөний температурт биеэсээ хатаагаад тэгээд аль зураараа боогод ингээд гарахад ямар ч асуудалгүй ер нь усанд орох хэрэгтэй байдаг. Тэгэхээр ер нь иймэрхүү нөгөө нэг Монгол ээлжүүдэд тулгардаг олон ингээд эргэлзээтэй асуудал байдаг шүү дээ. Яг кофе ууж болох юм болохгүй юм. Яг халуун нохтой мэдчихөө барьчихгаа. Тийм. Соёг гэхлээр бас яг хийсэн асуудалгүй байдаг. Тэгэл нөгөө нэг ээжүүд ч ингэдэг байхгүй шөнийн 3 цагт ингээд Google дээр суудаг байхгүй. Одоо би ингээд төрч чадахгүй бол яах вэ ч юм уу те би ингэчүүл яах вэ манай хүүхд одоо өвчтэй байвал яах юм уу энэ ээж болгонд байдаг консернүүд байхгүй. Тэгэхээр ер нь энэ бүх асуултуудыг ер нь энэ номноос ингээд хариуг нь авч болно гэсэн. Одоо энэ дээр бас нэг зүйлийг товчхон дурдмаар санагдлаа. Яагаад тэгэхээр зарим хүмүүс одоо өөрийн амьдралын туршлага дээр үндэслээд тухайн зүйлийг үнэн гэж боддог байдаг шүү дээ. Тэгвэл одоо нийгэм цаг үе өөрчлөгдөж байна. Талбай зүйлүүдэд одоо нөгөө уян хатан хандаж туйлын үнэн гэж байхгүй. Тэгээ судалгаа шинжилгээнүүд одоо жил ирэх тусам өөрчлөлт хэдний итгэдэг байсан зүйлүүд өөрчлөгдөж байна те. Тэгэхээр шинжлэх ухаанч хандсны үндсэн дээр бас та бүхэн хөө бүтээлийг болгоорой гэж хэлмээр байна. Яа тэгвэл одоо 18 одоо их сурвалж судалгаан дээр 18 хуудас тэрийг бүр маш их гэсэн байхгүй. Одоо ашигласан ном миний жирэмслэлтэй холбоотой уншсан ном гэхэд ер нь 10 давсан. Би ерөөсөө яг тухайн үед номоо бичиж байгаа хэвчээ. Нэг бол номоо бичнэ, нэг бол ном уншина, артикл уншина. Наад ерөөсөө ингээд сул цаг би олохгүйгээр ингээд бүх зүйлээ номдоо зориулдаг байсан. Тэр тухайн үед нөгөө сураад явжсэн 3 дугаар сешн дээр тэр үедээ болохоор би ингэж боддог. Би заримдаа ингээ хичээлээ жоохон мэдээж стрессээр мэдрэн штэ. Тэнгүүдээ за 2000 хүүхдээ эсээ хэлж авчихдаг. За би 500 үгийг биччихээд цанамаа бичиж. Одоо нэг дэд бүлэгч юм биччихээ. Тэгээ нэг дэд бүлэгч за одоо нөгөө хичээл рүү гоо. Гэт ингээд нөгөө нэг ингээд өөрийгөө reward маягаар энэ номыг бичсэн гэх юм уу? Одоо ингээд урамшуулж. За энэ би 500 үгийг бичсэн чинь номныхаа жахаас ч гэсэн эсийг явуулчих гэдэг ингээд тэхийн толд одоо хичээлээсээ хийдэг юм үү тэгж явдаг байсан. Тэгэхээр энэ ном маань миний бүр ингээд 100% passion ингээд 100% хүсэл тэмүүлэл 100% ээжүүдийн хатгалуу бүр ингээд би нэг ийм чанартай онцгой бүтээл гаргачээ. Нэг ч гэсэн ээж мэдээж өвдөлтгүй төрнө гэж аахгүй. Гэхдээ нэг ч гэсэн ээж жоох өвдөлт багтай.
тэрийг ингээд арай амар хэлбэрээр даван туулж болох уу гэвэл болно. Тэгэхээр одоо энэ жимтэй төлөвлөж байгаа тий. Эсвэл жирэмсэн хүмүүст бол яхаарахгүй маш хэрэгтэй мэдээллүүдийг одоо багтаасан байгаа байна. За тэгээд ерөнхийдөө бол хүүхдийн зугаас ирсэн гэсэн шүү дээ. Тэр тухайгаар ярьж. За би анх нэг үгээ 10 сард болсон. Тэгээд ерөнхийдөө нөгөө имлэхээр ингээд явж байгаа шүү дээ. Тэнгүүтээ ингээд номнуудыг ингээд санал болгосон номнуудыг уншиж үзээд энэ чи ийм хэрэгтэй юмнууд байдаг байна. Би ерөөсөө нэг удаа төрөөд үтцсэн хүн бэжэж миний мэдгүй сэдвүүд маш их байсан. Тэгээд энэ чи ингэдэм үеийг төрхийн өвдөл дандаа арга гэж байдаг юм. Тэр нь бүр имийн бол имийн бос гэж зөндөө олон аргууд юм. Яагаад ингээд ээжүүд юугаач мэдгүй ингээд яаж төлөөч сайн мэдгүй ингээд төрцгөөдөг. Тийм үед ингээд айгүйх ингээд ер нь бол хүмүүс хэрэгтэй мэдээлэл байсан баг. Тэгээ би за ер нь бол ном бичих хэрэгтэй юм байна. Ийм ном бичих шаардлагатай байна. Энэ бол яг ингээд миний би ном бичих гэж бичиж байгаа шүү. Энэ бол яг ингээд нийгмийн зүгээс толгойж байгаа асуудалд ингээд ямар нэгэн байдлаар шийдэл гаргаж өгөх хэрэгтэй юм байна гэдэг одоо бодлоос үүдэлтэй. Тэгээд би жирэмсэн бахта ер нь их бүлгүүдээ бичиж дууссан байхгүй. Тэгээд төрсний дараа ч гэсэн би ингээд хүүгээ ингээд хөвөлнгээ ингээд компьютер дээр суудаг сахгүй юу лаптоп дээр. Тэгээд ингээд эсвэл уншаад эсвэл ингээд бичээд тэгэхээр ингээд 100% ингээд хоёр зохиогчтой. Нэг нь лавс ингээд тэнүү нөгөөх нь ганц их хоёр гэх. Тэгэхээр маш их ачаалттай жирэмслэл байсан юм шиг сонсогдож байна л да. Тэгэхээр тэр үедээс яаж өөрийгөө балансалж өөрийгөө яриулах вэ? Анхаарсан. Тэр маш чухал. Яг тэгэхээр нэг хүн нэг хэдийн мянга зориод байсан ч гэсэн бүх юм амжихгүй үе байгаа. Тэгээд тэр үеүүдэд ингээд ер нь бол биш би ч хоёулаа харахгүй. Тэгээд ингээд нөхөртөө аягүйх ингээд асуудлуудаа ярьдаг. Тэгвэл манай нөхөр болохоор ингээд илүү тайван юмын ингээд одоо ямар нэг асуудал гарлаа гэж бодоход ингээд одоо начиг нэг савлдаггүй. Ер нь ингээд тайвнаар ингээд шийдгийг ирмэлцдэг. Тэгээд энэ дээр бас нэг нөхрийн аавуудаас аавуудаа зөвлөгөө гэж бас байгаа байхгүй. Тэн дээр аягүй гоё юмнууд байгаа. Би энэ дээр юу ямар аа гэхээр би өөрийнхөө эрүүл мэндэд болон өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндэд би өөрөө бол анхаарахгүй. 100% зөвөр нөхөртөө татгацсан. Тэгээд тэр үед нөгөө нэг тоодлоготой маа хүү чи нөгөө 3 настай байсан. Тэгээд нөгөө цэцэрлэгтэн нааш цаашаа зөөн хажуугаар хичээлдээ явна. Тэгээд номоо бичнэ. Тэгээд нөгөө нэг хажуугаар нь ингээд бас жирэмсний үеийн нөгөө нэг эрүүл мэндийн асуудал байгаа шүү дээ. Дотор муугаар нь бөөлжин одоо гормоноос болоод ингээд сэтгэл санаас авах гэдэг ч юм. Тэр болгонд ер нь маш хэцүү байсан. Гэхдээ нэг өдөр ингээд яагаад за надад хэцүү байна. Би энийг хийж чадахгүй юм шиг байна гэж юм тавьж унаас хүчиж чадахгүй бол өөр хийж чадах юм би. Энэ ихлүүлсэн юм чинь тэгээ яах юм бэ? Ингээд тийм за нэр яхад ингэж бичээл тэг ихчлэн нөгөө маань хөрдөг байх. Надаа ийм ч болохгүй, тийм ч болохгүй ингээд би нөгөө асуудлууд ингээд аюу хургуулж тань тэг маань за хоёул бичээ. Хоёул ингээд яг за нэгдүгээрт юу гэсэн байгаа. За хоёрдугаарт юу гэсэн байгаа ингээд одоо шинэ 10 асуудал байлаа гэж бодоход энэ хоёр ч бол асуудал биш байна. За энийг хасчих. За хамгийн чухал асуудал нь энэ юм байна. Тэгвэл энэний шийдэл нь байна. Ингээд надад өөрөөр нь яриулаад би энийг ингээ гэж бодоод байгаа байхгүй. Тэгэл болоо шүү дээ. Чи өөрөө мэдчихэж байгаа. Гол нь нөгөө нэг тэр асуудлыг ирэмблэх ч юм уу тий одоо нөгөө нэг таскууд байгаа шүү дээ. Тэр нөгөө нэг одоо гүйцэтгэх ёстой ажлуудыг ирэмб дараалал тогтоох энэ чухал шүү. Энийг хэлээд хийчих. Энэ яг байж л ах юм чинь. Одоо ингээ хичээл одоо assessment нэг тулаад ирдэ шүү дээ дэйт нь. Тэгэл тэнгууд би ингээл уйлал дандаа ойлаа ингээл тийм ч болохгүй нэг тэгээ би дотор мухаараад ингээл би өвдөд байна гэдэг юм. За эхлээд ингээд assessment-ийг чинь л асуудал шийдэе. Тэгээд дараагийнх нь байж номч явах байж л байна. Чи өөрөө л ингээд бичэн явуулна. Түүнээс ингээд гинт маргааш эрэхтэй гэсэн үг биш. Тийм учраас аль чухлыг нь эхлээд хоёлаа хий гэдэг ч юм уу ингээд миний сэтгэл зүйн эрүүлэндэд маань бүр ингээд 100% анхаарлаа тасна. Тэгээд тэрний хүчинд ингээд зөндөө олон ингээд гоё юм ажилласан ингээд сууж байгаа тийм. Хамт явуулцаа ер нь маш их. Ер нь яг ингээд тээж төрүүлэхгүй ч гэсэн одоо юу гэдгийг нэг их хүний нүүр нүүлэг гэдэг утгаагаар ч тэр юм ер нь бас давхар нэг Монгол хосуудын харилцаа гэдэг чинь бас бусад орнуудтай харьцуулахад арай өөр тийм би ер нь олон зүйлээс олон судалгаа, олон ярилцлагын дээр уншиж хаад манай Монгол хосуудын нэг жоохон сал тал нь ярилцаж чаддгүй. Хоорондоо нэг
ярилцлагыг эрхэм болгохгүй юм байна гэдэг юм бол дүгнэлтийг би хүссэн. Гэхдээ айл болох шүү дээ зөндөө гоё ярилцдаг айлууд байгаа. Дийлэнхтэй жоохон ярилцах чадвар тутмаа. Тэгэхээр ингээд нэг энэ ном дээр би хосын харилцаа гэдэг 6 дугаар бүлэг дээр тэр чигт ингээд гаргасан байхгүй. Тэр нь юу вэ гэхээр тэр дотор юу арсан гэхээр ааваас аавуудтай зөвлөгөө. Юу нэрхтээ өмжин жоохон ингээд хинэггүй дүү байдаг шүү дээ. Ингээд нэг юм болгоно ингээд ачаал бүрлөө өсөж чараагаал ахгүй. Тэгээл нэг сайхан байждаг. Тэнгүүд тэр хүн мэдгүй байгаа шүү дээ. Яг ингээд дотор нь ухаараагүй. Яг ингээд хажуунаас л харж байгаа болохоос тухайн эмэгтэй эхнэрийнхээ ингээд юу тулж байгааг мэдгүй байгаа шүү дээ. Тэнгүүд би ном дээр юу тусгасан бэ гэхээр одоо манай нөхөрт ямар мэдрэмж төрж байгаа одоо юу хэлмээр байгаа типүүдийг гэх юм аавуудтай гэсэн байхгүй. Тэгэхээр маа нөхөр тэрэн дээр яг ааваас аавуудтай гэдэг хэсгээр нээжлээ. Тэгээд яг ингээд энэ хүн оорлоод байвал энэ хүн гормон ингээд хэлбэлзээд байвал чи яах ёстой юм бэ? Гэдэг ингээд зөвлөсөн байна. 2 биш 3 зохиогч болоо шүү дээ. Тэр бүлэгийг бүр орсон тийм. Тэгээд одоо хосууд маргалдах үедээ яг ямар арга хэмжээ авал зүгээр юм. Эсвэл хосууд хүүхдэд төрхийн өмнө юу ярилцах ёстой юм? Одоо санхүүгийн тухай ч юм уу? Эсвэл хүүхдэд төрсний дараа хэн намрахыг, хэн ажиллахыг, хэн хүүхдэд асрахыг гэдэг тухай ч юм уу? Эсвэл зөндөө олон зүйлүүдийг ингээд тусгаад өгсөн байна. Тэгэхээр ингээд энийг уншаад одоо тэр 6 дугаар бүлгийг бол ингээд хамтдаа уншвал зүгээр угаасаа ааваас аавуудаа гэж аав чинь аавууд нь уншина. Тэгээд одоо нөхрөө ойлгож урамшуулах энэ төр гэдэг юм хэсгүүд байгаа хгүй. Бид нар нөгөө эмэгтэйчүүд чинь айгүй их ингээд нөхрөөсөө дэмжлэг хайр хүсээл байнга ингээд одоо гомдлол тэнэрхад байдаг ч гэсэн буцаад нөгөө нөхрөө энэ хүн чинь ч гэсэн хүн штэ энэ хүн чинь ч гэсэн гомдж ивэл яах юм одоо бас ойлгож урамшуулах дэмжих хэрэгцээ байгаа гэдгийг бүтээл бас мэддэг нөгөө би л эмэгтэй хүн чинь би ингээд жирэмсэн байгаад би энийг чинь тоолоо гарч байгаа сте гэмүүд аавд ч гэсэн адилхан одоо яг чиний мэдэрч байгаа мэдрэхгүй ч гэсэн тодорхой хэмжээгээр өөрөө харилцлаа дотроо бодол ингээд зөндөө юм ингээд хамт жирэмстэй явцад оролцдог. Тэгмүүд тийм нөхрөө ингээд хөөрхөн байгаа нөхрөө яаж ингэ хөөрхөн урамшуулах юм? Одоо нэг гидсэн дээр ингээд язчлалт эсрэг тасрах юм уу? Ямар гоё баярлаа гэдэг ч юм уу эсвэл ингээд гоё өмнөд хэлж урамшуулж байна шүү дээ. Зүгээр их хэстэй хэмжээ гэдэг хандлагаар биш хоёулаа ингээд би нэгээ ингээд дэмжээд ингэж нэг хосын харилцаа чинь илүү жоохон бат бөх илүү гоё ирүүл токсик биш тийм явна гэж байна. Тийм энэ дээр бол аяга гоё дэлгэр юм биш. Тэгэхээр ер нь л одоо нэг хийх сүүлийн зүйл бол ерөөсөө ном уншиж болчиход тийм. Тэгэхээр хүмүүсийн амьдралд хамгийн чухал тооцогдох тийм нандин үе бол яхаагүй жирэмслэлтийн үе бах тэгээд ялангуяа зөвхөн эмэгтэй хүний хувьд ч биш тэгээд эрэгтэй хүний хувьд за бүр гэр бүлийн хувьд энэ чухал үе байгаа шүү дээ. Тэгэнгүүт чи энийг номоо бичиж явах үедээ энийг л нэрээ амар сайн ойлгоод авчвал хүмүүс их зүгээр юм байна да гэсэн зүйлс нь юу байсан бол одоо маш олон зөвлөгөөнүүд байгаа хэл та энэ одоо ийм том за ном бүтээл одоо тий судалгаан дээр суурьсан бүтээл гаргасан байна. Гэхдээ бас хүн болгонд одоо очиход тийм бас хүртээмжийн хувьд ч тэр хүн болгоны тэр боломжийн хувьд ч тэр тий магадгүй энэ номноос авах хамгийн чухал зүйлийг юу вэ гэж одоо хүлээн авагчид уншигчид асуувал чиний зүгээс зохиогчийн зүгээс хариулт юу байгаа вэ? Ер нь бол би 5 дугаар бүлгийнхаа тухай ярмаар байна. Жирэмслэл зөвхөн ингээд гадаад үз хэмжээнд ч юм уу явагддаггүй. Жирэмслэл ингээд бүр үсгийн үзүүрээс бүр хөлийн ингээд хумс хүртэл ингээд бүх зүйл өөрчлөгддөг ээжүүдээ. За тэр тусмаа яг сэтгэлийн эрүүл мэнд гэдэг одоо зүйлч юм бол биеийн эрүүл мэндтэйгээ тэнцвүүц хэмжээний бүр чухал зүйл гэдэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргачлаа шүү дээ. Тэгмүүд манай одоо Монгол айгүй түгээмэл байдаг байсан зүйл нь одоо л өөр болж байгаа л та. Одоо л ингээд нийгэм өөрчлөгдөөд хүмүүс ингээд дуу хоолой өөрхийн хэрээр энэ маань ингээд өөрчлөгдөд явж байгаа нэг зүйл байгаа нь юу гэхээр сэтгэл готрол гэж байдаггүй маа. Жирэмсэн үеийн ч юм уу эсвэл төрсний дараа сэтгэл готрол гэж байдаггүй гэж нөгөө нэг дээд үеэс айгүйх ингээд уламжлагдаж ирсэн нь өрөөсгөл ялгат байгаа. Тэгмүүд ээжүүдэд бодох асар их зүйл байдаг. Хамгийн ихний ээлж нь ингээл өөрчлөгдөж байгаа биеэ хараад
дуртай байгаа хүн байна. Гэхдээ тэн дээр бас эмзэг бодож байгаа ч хүн байгаа. Тэгээд төрсний дараа ингээд би чинь ингээд хуучин хэмэндээ орох гэж бас нэлээд хугацаа шаардлагатай. Тэмүүд ингээд жоохон унжаад ирсэн одоо арьс, жоохон цав хийсэн царай тэр болгоныгаа хараад ингээд эмзэглэж байгаа хүмүүс зөндөө. Тэгээ бодонгод төрсний дараах сэтгэл готрол сэтгэлийн ингээд эрүүлэн гэдэг чинь аягүй чухал байгаа байхгүй юу? Хүн нөгөө дотроо ингээд ээж нь жаргалтай байж хүүхэд нь ингээд жаргалтай өснө. Жирэмсэн үед 50 байснараа бас төрсний дараа хүүхэд нь ч гэсэн 50 болох магадлалтай. Манай гэр бүл батлагдсан жишээ байгаа байхгүй юу? Манай том хүү амир тийм жоохон ингээд би жоохон сэтгэл санааны жоохон emotional байсан үе дээр гарсан. Тийм болохоор өөрөөсөө emotional. Тэгээд ингээд баг хүүгээ ингээд ажиллаад байгаа би аягүй 50 байсан ахгүй юу жирэмсэн үедээ хэдийгээр ингээд юмнууд авах заад хэцүү байсан ч гэсэн аль болох ингээд би ингээд хандлий би ингээд менежж чадна энэ болгоно ингээд зохицуулж чадна гэдэг одоо сэтгэл зүйн хувьд ингээд бэлэн байсан учраас одоо манай хүүхэд шүндөө ер нь баг л үлддэггүй айгүй тайван тэгэл байж байгаа л ингээд энийгээ л хийждэг агаан тэр ингээд савлаа үлж байгаа буцаж сэргээл шүндөө 2-3 сэргээл үлж байгаа манай хүүхэд агаагийнхаа сэрж байгаа дунаар циркүү заримдаа бүр ингээд наам. Тэгэхээр ер нь бол нэг миний ажилласнаар сэтгэл зүйн эрүүл мэнд ээж доктортай маш тайван ингээд сэтгэл санааны хувьд бэлэн байж гарах хүүхэд нь ч гэсэн ингээд бас түүнийгээ дагаад ингээд гоё тайван мэдээж ээж тайван байхаар гэр бүлийн амьсгал тайван хүүхэд тайван нөгөө ээж хүнээс шалтгаалж байгаа юм маш олон байдаг байхгүй юу? Тэгэхээр юм сэтгэл зүйн эрүүл мэндээ заавал анхаараарай гэж би бол энэ номноос яг хамгийн чухал юм нь сэтгэл зүйн эрүүл мэнд шүү. Биеийн эрүүл мэнд яг нөгөө эмч ингээл хянаал хяналтын эмчдэр очиод ингээл хянаал за энэ гэсэн мэд чинь гэсэн мэд гэж тийш. Тэгтээ яг ингээ манай Монголд яг за сэтгэл санаач хэр байна гэж асууж байгаа эмч яг хэд байдаг вэ? Би бол хяналтанд ороод 9 сар ингээд 8 сар хүүгээ тэгээд ингээд яаж хата нэг ч удаа нэг ч эмчээс за таны сэтгэл санаа хэр байна? Чи хэр ингээд одоо emotional байна гэдэг ч юм уу юм мэдэрч юм. Иймэрхүү асуултуудыг би асууж байгаагүй, авч байгаагүй. Тэгвэл энэ дээрээ хамгийн ихний үзлэгтэй болохоор би за how you feel ингээд чи хэр байна? Юу мэдэрч байна? Жирэмслэлт чинь ингээд чи тэрэндээ жаргалтай юм уу гэдэг ч юм уу ингээд яг хүний ингээд одоо mental health руу чиглэсэн асуултууд аюу асуудаг. Би тэгээд сэтгэл зүйн эрүүл мэнд чинь бүр орхигдож болохгүй зүйл юм байна гэдэг ном дээр энэ тухай одоо кейсүүд дээр бас тайлбарсан байгаа. Энэ дээр сэтгэл зүйч анир надтай хамтарч одоо тэр кейсүүд дээр ажилласан. Тэгмүүд нэг ээж байгаа. Тэр ээж маань одоо ямар асуудалтай байна? Тэрнэр нь сэтгэл зүйч зөвлөгөө өгöd явсан гэсэн. Ийм нь ер нь 10 кейс байна. Тэгэхээр давхар сэтгэл зүйн яг мэргэжлийн зөвлөгөөд бас судалгаанаар суурилсан бүтээл болсон байна шүү дээ. Тэгээ энэ номын хувьд бүхэлд нь болохоор яг эмчээр хянуулсан. Тэгээ мэргэжлийн эмчээр ер нь бол бүх бүлгээ ингээд хянуулсан байна. Тэгэхээр энэ дотор ерөөсөө ингээд энэ жоохон хутлаа юм шүү гэх юм уу яг нэг тийм юм эмч хүний үүднээс ингээд одоо шүүмжлэл ер нь ирэх нэрээр байгаа. Тэгэл эмч хүн нь өөрөө хянаад өөрөө бүр ингээд давхар номнуудтай ингээд хасаргаж хэлсэн байхгүй. Тэгмээ жоохон мэдээллийн зөрүүтэй юм байлаа гэж бодоход энэ дээр ингээд ингэсэн байх шүү гэдэг ч юм уу. Тэр болгоом апдейтыг нэг хийгээд явсан. Яг нэг ярьсан нэг хэлээр ерөнхийдөө нэг манай Монголд гэдэг юм уу бос улсуудад яасан ямар байдаг юм гэдэггүй. Нэг мэргэжлийн амбиц гэдэг үг зүйл байдаг шүү дээ. Тэнгүүд юу гэдэг энэ хүн одоо яг нэг анхаах талаасаа яасан юм уу гэж нэг босоод ирэхийг үсэхгүй шүү дээ. Тэгээ яг тэр хазаалсан зүг тий. Тэгэхээр яалтчгүй нөгөө ингээд бүх талын их сурвалжуудыг ингээд тэнцвэртэй оруулж байна гэдэг нь нэг талаасаа маш зөв одоо зүйл мөртлөө нөгөө талаасаа бас давхар ийм сөрөг зүйлсүүдийг тооцоолсон зүйл болж байна. Тэгээ би сөрөг зүйлийг бас тооцоолсон. Гэхдээ тэрнээсээ илүүтэйгээр нөгөө нэг тухайн одоо жирэмсэн ээж ч уншаад энэ номыг дагна шүү дээ. Тэгмүүд би буруу юм ярьж болохгүй байхгүй. Яг л энэ чинь нөгөө нэг Монгол улсад нэг иргэн бүтээгээд байгаа шүү дээ. Энэ бол аюул чухал маань нөхөр нөгөө бит хоёр ингээд номны ач холбогдлын талаар ярьж байсан байхгүй. Гэсэн чинь маань нөхөр ер нь бодоод хаад чи бүр аюул чухал юм байж байгаа юм байна. Энд чинь бүр зүгээр нэг жирэмсэн одоо зүгээр нэг цаашаа зүгээр жирэмсэн ээжэд гэхээсээ илүү бүр Монгол улсын иргэнийг одоо эргүүлэх эсэм мэнд амарчхад нь бас ингээд тусалж байгаа юм байна шүү дээ. Тэгээд энэ дээр би
Нэрээ тийм шүү дээ ор гоё ингээд тэгчихсэн. Энэ бол хамгийн том бахаа. Тэгээд харин тийм Тэр нь бас ерөөсөө ярилцлагын турш би бол бахархаал баяр үргээс дуулаад байгаа л миний байр суртаа байлаа. Тэгэхээр ерөнхийдөө цаашдаа бас энэ номноос дараагийн хүлээлт бас үүсч магадгүй юм байна тий. Бас тиймэрхүү зүйлүүд толгойд боосон байгаа болоо зохиогчийн чиглэлээс тий. Би бол дараагийн номын дээр бол бодоогүй байгаа. Ер нь бол би яг нэг айгуу сайн уншигч байхгүй юу? Ер нь бол би нэг юм жоохон муу зохиогч байснаас сайн уншигч байсан дээр гэдэг юм байр суурьтай байдаг угаасаа бүр жоохноос л тэр нь нэлээд их ном уншдаг байсан. Бүр миний амьдралын бараг бүх үе ингээд номтой холбоотой. Тэгээ би номонд бүр үнэхээр дуртай. Тэгээд би яг нэг юм бас байгаль орчинд хайртай. Тэгээд хэрэггүй ингээд мод тайраад цаас үлдвэрлээ ингэж ном хийснээс би хийгээгүй дээр гэж боддог хүн байхгүй юу. Тийм учраас би энэ бүтээлээ хуудас алганыг ингээд үнцэнтэй байхын тулд би бүр ингээд хитэн шүн нойргүй ханаад хөл яаж байгаа жирэмсэн байхаа хайж байгаа. За энийг л тэрэж ашиглах гэдэг юм дээрээс суусан болохоор одоо дараагийн бүтээл нь магадгүй ингээд байлаа гэж бодоход үнд хэрэгтэй бас мэдээж ингээд бүр за энэ нь бол үнэхээр чанартай гэж хэлэхээр л бүтээл авах болно. Яг зүгээр ном гаргасан чи дахиад ном гаргаад ич юм уу тиймэрхүү бодол байхгүй. Ном гаргах зүгээр үнэхээр хэцүү юм л шүү дээ. Тийм бүр энэ процессээс амар шантарсан нэг удаа би бүр нөхлөө уйл би тэг чи зээж ном бичихгүй гэх. Хамгийн гол нь энийг болох дундаас нь орхих бууж өгөх шиг амархан байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгтэл энийгээ одоо яг хэр их одоо челленжүүдтэй тулгарсан бэ? За тэгээд дуусах хүч орон одоо яаж авч энэ сүултээ бүтээл болж гарваа энэ тухай ярил. Тийм би нэг угаасаа айгуух челленжүүд тулгарна. Оюутан байсан. Тэгээд оюут одоо ч байгаа л та. Тэгтээ ер нь тухайн үед яг сураад явжсэн. Тэнгүүд нэг одоо их сургуулийн мастрын оюутны ачаалал хэрэглээ те. Тэгээд дээрээс нь жирэмсэн. Тэгээд ингээд 3 настай хүүхдээ яг синдромтой манай хүүч нэг цэцэрлэгтэй ингээд явахгүй гэдэг ингээд цементэн дээр ингээд чавлцдаг гэсэн байхгүй хэвтээ. Тэгээ би нэг өргөж дийлэхгүй яагаад тэр нэг жирэмсэн учраас тэгээ ингээд заримдаа ингээд өргөх гэж байгаад хойлоо хамт газар мазар унаад тэгээ би бүр тэндээ уйлаад ингээд би бүх юмас болмоор байна гэдэг ингээд уйлаад ингээд байсан тохиолдол байсан. Бүр амар инээдтэй тохиолдолсон нэг чаленж. Би нэг хүүгээ цэцэрлэгт нь өргөж өгчөө. Би бүр ингэ бодохоор уйлах гэдэг байхгүй. Цэцэрлэгт нь хөргөж өгчөөд ирээд би унтсан байхгүй. Бүр үнэхээр ядраад. Тэгээ би нэг 5 минут унтчихээд унтаад гэсэн чинь нөгөө цэрүүлгээ 5 минутаа цочоос ирсэн байхгүй. Бүр аягүй цочоод. Тэг би нөгөө цагаан харсан чинь нөгөө 10 болж байсан илүү их сумарч исэн. Тэг би бүр сандраад хүүгээ хайгаад. Тэг бүр бүх өрөөгөр хайгаад. Тэг би уйлаад. Тэг гадаа балконоор хайгаад. Тэг нөгөө хүүгийнхаа нэрийг дуудаад хормоогоор нэг чарлаа. Тэгээ гадаа гараагүйгээд тэгээ би нэр хүүгээ өгсөн штэ гэж тэгтлээ би ядарсан нөгөө бүр тэгж их ачаалтай тэгчээл би уйлал нэг өглөө залгаа би бүр сая ийм хийлээ штэ гэж уйлаад гэсэн чинь за амир инээсэн байхгүй ордсон шаалаадсан байхгүй би тэгэл уйлал чи ямар муухай юм гэсэн чинь хайр ямар чи бүр амир ямарч чи намаа болчих болохгүй мүү гэд тэгжээс байхгүй. Тэгээ би буцаж орж ир. Юу яриад байгаа юм гэдэг буцаж орж ир. Бичээс сууж байгаа юм чинь. Тэгээд нөхрийн зүгээс амар ядарч байна. Одоо ер нь төр байж эсвэл байлчих энэ төр гэл зөндөө тэгжээс. Тэнгүүд би нөө талбархал дээрээ би нөө намайг үргэлж ингээд бичих урам зориг өгдөг чамдаа баярлалаа гэж бичиж. Хотлаа штэ надад ч би чамайг бэл гэж зөндөө хийсэн. Тий надад ч урагшлуулаагүй гэх. Үгүй чи байгааг бол би нэг хэлүүлэхгүй гэх агуулт гэдэг байхгүй. Тэгээд энэ болон одоо тэр саяны 2 дахь амар сонирн байгаа тийм. Дээр би гэртээ ирэл аягүй хуйлдаг байхгүй нөө ингээл ядраал хүн чинь нөө ингээд ядарснаасаа болоод ингээд урам зориг болоод хичээл зүтгэлгүй болоод тэгээд нөгөө нөхрөө хаалыг бэлдэн бас ингээд хүүгээ цэцэрлэгээс нэтэрэг гэл зүүн тэр олон нөгөө нөхрийн оролцоо бүр ингээд миний амьдрал бүр ингээд өргөө тавьсан юм шиг намайг өргөө тавьсан юм шиг болдог байсан. Хөвчлэн ингээд орой ингээд нөгөө хоолын нэгтэл байж байгаа. Яхаа хийж байгаа би өөрөө хийж гэл ингээд өөрөө ингээд хийгээл. Тэгэл хүүгээ усанд оруулаад буцаж гаргаж ирэл өөрөө туслаад өөрөө унтаалал тэр оромж намайг бичиж сууж гэдэг ч юм уу. Ингээд тэр болгон ингээд хүн ингээд надад ямар их хайр зориулж энэ буцаагаад за
энэ ийм зүйлийг би хүртэж байгаа юм чинь би тэгвэл юм баталтлаа хийчихэ гэдэг ч юм уу нэг ийм яг хосын харилцаа манай айгуу сайн байсан болохоор ч тэр юм уу ингээд бүх зүйл ингээд айгуу тайван байсан. Тэгээ мэдээж нөгөө нэг тийм хайлайт моментууд байсан саяных шиг. Тэгээ тэрийг тэгэл тухайн үед нөгөө нөхөр инээгээл гингүй цац нэрэж яваад тэнэг ингээл мадал инээгээл тавж байсан. Түүнээс чинь ингээл уу яана чи чинь ямар тэнэг юм ийм гэдэг ч юм уу. Тэгэх юм бол ээж хүн бүр л өөрийгөө ингээд нэрээ би бүр ингээд солиорчиж гээл ингээл тэгээ өөрийгөө бүр яг би яг галзуурсан байна гэж бодсон шүү дээ. Би өнөглөө би галзуурсан байна. Би бүр хүүгээ ингээд цэцэрлэгтэй өчөө би бүр хайгаад байсан байх гэсэн чинь. Зүгштэй чи наата ном дээр л биччихгүй бүр жирэмсээ ийм мартав болцдог гэж биччихгүй юу гэдэг. Тэгээд дээш нэгэд өгсөн. Яг л нөгөө арга бэлгээр үзсэн. Энэ жирэмсний цаг хугацаа хоцын харилцааны бол яхаарахгүй. Тэгээд арга бэлгийн ухаанаар явсны өвчин дээр бас тодорхой хэмжээний одоо бүтээлүүд одоо тэр нь бол бүтээлүүд гэж хэлж байгаа. Хүүхэд маань ч гэсэн бас нэг бүтээлтэй. За энэ ном маань бас бүтээл. Тэгээд энэ ном маш олон ээжүүдийн одоо бүтээл хүнтэй тэр үйлсэнд бүр ингэ маш том одоо үүтэй нэмэр болсон. Би нэг юм бас бодож байгаа. Одоо энэ үзээс саж байгаа ээжүүдээ хамбал хэрвээ та одоо төрөх төгсөн бол одоо 3 дугаар trimester руу орсон бол яг төрөлтийн бүлгийн эхлэх яасан шаарай гэж хүсэж байна. Яа тэгэхээр би нэг яг төрөлтийн бүлгийг биччихээд тэгээд маргааш нь жилүү төрөх хэмжээ рүү явж байсан аахгүй. Тэгээ би яг юу гэж бодсон бэ гэхээр за одоо би яг хэрэгжүүлээд үзье гэж бодсон байхгүй номоо. Тэгээ би яг ингээд маш олон аргуудыг туршиж утсан. Төрхийн өвдөл намда. Би энд нэг зөндөө олон арга санал болгодог байхгүй энэ Австралиас. Тэгмүүд би баам дотор хэвтэж утсан. Амьсгалын дасгал хийж утсан. Ингээд Gazan Air гэдэг нэг амьсгалдаг юм нэг юм агаар сурдаг тийм юмар амьсгалж утсан. Эпидурал хийж утсан. Би яагаад тэгэхээр номонд зориулаад энэ ингэдэг тэрдэг юм ингээд try хийгээд туршиж утсан аахгүй. Тэгж чаад би за төрж гарч ирчээд би баг амар яарсан нөгөө нэг засахаар бичгээ. Ер нь бол ийм байд юм байна. Яг нөгөө нэг би хэдийгээр 21 онд төрсөн ч гэсэн тэр мэдрэмж маань хуучирсан байгаа аахгүй. Шин дээр нь гяс одоо яг ийм мэдрэмж мэдэрч байгаа дээр нэг ч гэсэн ээжийг ингээд үтэл батаа төрүүлчихэ. Одоо Монголд л нөгөө нэг ингэдэг гэж сонссон. Би хит над дээр бол тохиолдол яагаад би эпидурал гэж мэдгүй байсан учраас эпидурал ингээд хэлж болох гэсэн. Юу хамаа сонсчоод юу яриад байгаа юм. Гэтэ тийм дураараа яриад гэж загнуулсан түүх байсан гэсэн. Гэхдээ ер нь бол яг энэ болохоор хэрвээ ээж амгалан амарч живэл бидний зүгээс бүх зүйлийг ингээ хийн гэдэг. Тэгэхээр манай Монголд за эпидурал хийхгүй байж болно. Болгон сонголт. Гэхдээ ядаж ингээ амьсгалын дасгалаа зөв хийснээр нөгөөдөлтийн багтан ч гэсэн нэг одоо бууруулж болно. Тэгээд зүрхлэлтийн 1-р үе, 2-р үе, 3-р үе гэж байдаг. Би тэгээд энэ ном дээр болохоор бүр хэний ч хэлээгүй, миний хяналтын чинь ч хэлээгүй юмнуудыг бичсэн байгаа. Би нөгөө ихс гардаг гэж мэддэг байхгүй. Одоо ингээд төрчөөд хүүхдэд төрүүлжээл тэгээд болоод бас авчт юм байна гэж батсан чинь 2 цаг ингээд орон дээрээ байлгаад тэгээ нөгөө нэг одоо ургийн маань ингээд шимдэжэл хангачаасаа ихс гэдэг нэг юм хүн эмгэгтэй хүн жааны би ч юм тэр агуу штэ тэгээд өөрөө бүр тийм дайвар хэрэгтэй бүтээгээд одоо эргэтэн гэх юм уу тийм бүтээгээд ингээд хүүхдэд шимдэжэлээр яг тэр ихсээрээ дамжуулаад өгдөг. Тэгвэл тэр ихсээ чинь хүүхдэд хэрэггүй болчихсон учраас биес гаргах хэрэгтэй. Тэгээд дахиад тэр ихсээ гаргана гэдэг юм төрөлтөө 3-р үе шатдаг бил. Тэрийг нь мэдээгүй. Тэгээд дахиад ингээд төрчих шиг санагдаад амар гайхажсэн. Тэгээд тэр болгоныг ингээд мэдлэгтэй хүн нөгөө мэдээлэлтэй байх юм бол нөгөө нэг одоо мэдж байгаа юмнаас чинь айхан арай бага. Тийм хүн юунаас айдаг гэхээр тодорхойгүй зүйлээс мэдхгүй зүйлээс аягүй айж төгсдөг. Тэгэхээр хүн хэрвээ мэдлэгтэй байгаад төсөөлөлтэй байх юм бол ер нь иймэрхүү юм болно гэх тийм тооцоололтой байх юм бол бүр хамаагүй дээр. Нэг тийм биш. Ер нь бол би одоо мэдэж байна. Яг бол маш олон эмэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүд, охтууд те төрөлтийн айц гэдэг зүйл явж байдаг. Тэгээд төрж үзээгүй гэж ингэж айдаг. Нэг бичлэг үзсэн. Найзынхаа яриаг сонссон. Юу гэдэг те яг нэг тийм кино үзсэн ч юм уу. Тэгээд тэр айцсуудаа ингэж бодвол яа амар дэмжүү гэдэг яг үнэндээ нэг юм судлаад
барьсан юм бол байхгүй. Тэгэхээр яг мэдээгүй зүйлийн айдас нь яваад байдаг байхгүй тий. Төрөлтэй айдас чинь нэг хүн болгонд байдаг. Гэхдээ нэг зарим ээжүүд шүн за би зарим ээжүүд гэдэг би. Би шүн ингээд заримдаа 3 цагт босоод суугаад уйлдаг байсан шүү. Амар өвдөндөө гээд өмнө нь туулаад үзсэн учраас бүр их хайгаад яг өмнөх шиг өвдөндөө гэж уйлаад тэгэнгүүт нэг social worker маань хүн болгоны төрөлт өөр тэр тусмаа ээжүүдийн төрөлт болгоно өөр. Тэгэхээр чиний ихний ширэд юм хэцүү байхгүй ч гэж бас болно гэж байгаа байхгүй. Тэгээд нэг хүн болгоны төрөлт өөр учраас амар байхгүй гэж асуулна. Амархан төрөн гэж хүн юм байхгүй л дээ. Гэтэ нэг арай өвдөлт багтаа аль болох арай өвдөлт багтаа таны төсөөлж ирснээс хань илүү гайгүй тэгж төрж бас болно. Нэг хүний биеийн онцлог одоо бүх юмнаас шалтгаална. Тийм учраас ер нь ингээд тийм бас нэг инээдтэй саяхан нэг 3 хүүхэд дөрвөлсэн. Тэгээд 4-р хүүхдээ хүлээж байгаа ээж миний номыг авч уншсан гэсэн. Тэгээд надад мессежээр ирүүлээд миний мэдгүй юм бүр зөндөө байсан байна. Би бүр 3 төрчөөд манай нөхөр 3 төрсөн үнд юм ном хэрэгтэй мүү гэж шаалаад байсан чинь би уншаад бит хоёр бүр ангаас зөндөө мэдгүй юм байсан байна. Тэгэхээр ингээд хэд ч төрсөн бай ингээд таны мэдгүй атл нэг зүйлтэй байгаа. Тэгэхээр ягаад бүгд ялгаатай гэдэг юм ялгаатай тий. Би жишээлгээд одоо нэг найзаагаа ойрхон 3 төрчих. Одоо чамд амар аврах байсан багтаа ч юм уу те. Мэдгүй хүн чинь тэгж ярьж байгаа байхгүй. Мэддэг хүн л тэгж ярихгүй шүү дээ. Чамд бол өстэй амар амархан байсан багтаа. Одоо бараг мэрэгжлийн боллоо шүү гэх юм шорт зам хэлээжсэн. Миний зан мөнгө ойлгодог боллоо. Тэгээд за бараг л оргил гэж юм чамд л. Гэтэ яг үнэндээ тэр төр хөрөнд юу хаснаа бид нар мэдэхгүй шүү дээ. Мэдгүй маш олон ээж угаасаа л төрх төр зүйлийг давж байгаа. Тэгээд нэг ихтэй нэг төрчлөө гэхэд дараагийнх нь яг ингээд амархан одоо ингээд хийгээд дадцсан юм чинь гэж юм байхгүй. Нэг адилхан л ингээд нэг яс салаад адилхан л ингээд савны амсрын нээгдээл адилхан л ингээд хүүхдэн гарч ирэл тэр процессыг бол хүн алгасаж юм уус л хөнгөвчүүлж чадахгүй. Гэхдээ нэг арай нэг юм тайван өмнө нь төржсэн болохоор за ер нь иймэрхүү болно даа гэж мэдчихэдэг учраас арай гайгүй байдаг. Тэгээ дээрээс нэг юм арга техникүүд байна л да нэг төрхийн тухайн үедээ эмчигээс савсаад дүл гэсэн үед нь дүлээд за байж байгаараа амар гэсэн үед нь амраад тэгэхгүй бол нэг мэдгүй ээжүүд чинь ингээд ингээд өөрөө хүчээ нэг хуваарлаж чадахгүй ингээд хурдан дүлэх юм өсөр бүр дүлэхгүй байх ч юм уу тийм тохиолдол байгаа. Тэгмэл нэг одоо гарах бас ингээд хөлс гарах чинь. Ер нь л ингээд хүүхдээ чинь нэг хүүхдээ ингээд наашлангууд эм чинь өөрөө тэрийг харж байгаа шүү дээ. Тэгмүүд за төлөөд өгөөрэй гэх тэгмүүд яг тухайн цаг мөчтөө ингээд зөв дүүснээр эмчийнхаа зааврын маш сайн сонссноор ингээд хурдан арай ингээд гайгуулаад гэж төрөх бас болох байна. Тэгэхээр ер нь бол сонголт бас байна. Одоо ингээд нэгдүгээр бүлэг маань жирэмсэн үеийн хоолтоор шууд эхэлж байна л да. Шууд жирэмсэн болоод эхэлж байна. Гэхдээ бас одоо жирэмсэн болоход бэлдэх зүйл гэж бас байгаа тий. Тэгэхээр тэр тал дээр бас одоо залуу ээжүүдтэй ч гэдэг юм уу тий. Залгууж гэлтгүй ер нь ээжүүдтэй тий. Одоо төрөл болгон өөр гэхээр төрөл болгон шин бол шин шүү дээ. Тэгэхээр шинхэн төрөлтөд зөвлөмж судалгаа дээр чинь сурлаад юу байсан бол ер нь бол нэг төрхөөс өмнө хамгийн бага 6 сарын өмнө бие бэлдэж эхлэх хэрэгтэй байдаг. Манай Монголын орчин нөхцөлд болохоор миний жишээнээр ч ялгаагүй ер нь төлөвлөлт нь нэг жоохон арай бага байгаад тийм шиг санагддаг. Гэхдээ бас зөндөө төлөвлөж байгаа ээж аваад байгаа. Гэхдээ ер нь дийлэнхтэй жоохон ингээд жоохон төлөвлөлт багтай ингээд самсргуугаар хурд авах ч юм уу тийм тохиолдол байдаг. Тийм учраас би яг ингээд төлөвлөлтийг нь халахсаад яг за жирэмсэн хүнээс эхлэх юм шиг гэж авсан. Гэхдээ энэ дээр мэдээж төлөвлөж байгаа хүн зориулагдсан төлөв зөндөө байгаа. Хоол тэжээл дээр жишээлбэл амин дэмтэй хоол тэгээд зөв одоо минерал буюу тэр витаминууд тэднийг зөв ингээд авснаар хүүхдээ ер нь төрөлт нь бэлдэж эхэлдэг. Мэдээж эрүүл байж ингээд эрүүл үр тогтно. Тийм учраас ээж жирэмслээс дор хаяж шүү. Дор хаяж 6 сарын өмнө витамин аваад тэгээд эрүүл зөв хаалаад тасралтгүй
тасал хөдөлгөөн хийгээд энэ болгоно ингээд зөвлөдөг. Тэгээ хамгийн чухал нь шинжилгээнүүд өгөх хэрэгтэй. Одоо өөрийнхөө бие бүтэн шинжилгээнд хамруулаад цусны шинжилгээ, сахарын шинжилгээ гэдэг ч юм уу тиймэрхүү шинжилгээнүүдтэй хамрагдаад тэгээд энд болохоор нэг хэрвээ би жирэмслэр төлөвлөж байгаа юм бол GP дээр очиж за би одоо жирэмслэр төлөвлөж байна гэдэг план гаргуулад авчихсан юм бэл. Тэгээд одоо жирэмслэр төлөвлөж байгаа юм бол эдгээрийг ингээд хийгээрэй гэдэг ч юм уу. Тасал хөдөлгөөн, хоол хүнс тэгээд витамин энэнийг бол зөвлөдөг. Манай Монголын нөхцөл байдал мэдээж үрхэн эмчтэр очиод би жирэмслэр төлөвлөж байна гэд бас авраа гаргуулад авах боломжтой байх гэж бодож байна. Игүүгийн хувьд Монголд төрсөн тий бас аслаар төрсөн. Энэ хоёрын ялгаа бол мэдээж маш их байна. Тэрэн дээрээс суйрлаад өгөх зөвлөмжүүд юу байх бол тэгээ мэдээж номтойгоо уялд болох бах тий. Монголд төрөхөд болохоор нэг түрүүлсэжтэй мэдлэггүй байсан гэдэг. Тэр нэг яг хяналтын хэмжээсээ ингээд шууд ингээд өөрөө тулгаж асуухгүй бол хөвчлэн нөгөө ерөнхий юмнууд яриад тэр чинь нөгөө мэдээж Монголын нөхцөл болохоор эмч нар маш их ачаалттай ажилладаг. Энэ тийг дайрцуулбал нэг эмч дээр ингээд дараалал нь ямар урт очирцсан ингээд байдаг үлээ. Тэгэл ингээд газ өвчтнүүдээ ингээд одоо ээж нэрийг үзээд явдаг ч юм. Энд болохоор нэг хүн зориулаад нэлийн урт цаг гаргаад өгсөн. Тэгээд тэр эмчтэйгээ ингээд одоо бүхэл асуудлаа ингээд за одоо юу асуумаар байна, юу мэдмээр байна. Яаж ингэж ингэж бүх юм асуу. Тэгэхээр ингээд илүү жоохон нэг жирэмслэлд илүү сайн бэлддэг юм шиг санагцсан. Одоо жирэмслэлийн явцад илүү мэдээлэлээр хангаад явдаг. Бас нэг том ялгаа нь юм бол дахиад төрөлт. Тэгээд сэтгэлийн эрүүл мэнд бол ойлгомжтой. Арай илүү ингээд анхаарал байгаа шүү дээ. Энд чинь нөгөө are you okay day гэж хүртэл байдаг. Mental health day гэж хүртэл байдаг. Бүх нийтээрээ ингээд айгуу сайн өргөн тэмдэглэдэг. Нөгөө нэг одоо яагаад хэрэгтэй ингэдгийг таниулах арга хэмжээний зүйд болдог. Манай Монголд мэдээж ингээд зөндөө халуун хүмүүс дээр яриад ихсэн. Тэр бол маш сайн. Одоо нөгөө ээжүүд дээрээ бас жоохон төлөв ажиллах хэрэгтэй байгаа. Ээжүүд маань ч гэсэн өөрсдөө хичээл сэтгэл гаргаад энэ нөгөө нэг гутрал гээл тэнгүүд тэгэл шууд ингээд живчэн гэсэн үг биш шүү дээ. Би сэтгэл гутралтай гэдгээ жоохон ч гэсэн бодож байгаа юм бол өөрөө тэрнээсээ гарах алхмуудаа хийж болно. Заавал хин нэг сэтгэл зүйч хурж ирээл ингээд сэтгэл санаа гэж дээрдүүл чиг чадахгүй тэр өөрөө хичээл сэтгэл гарахгүй тэр өөрөө яаж ингээд даван тал гарах замууд нь ч гэсэн энэ ном дээр байгаа. Төрөлтийн тал дээр гэх юм бол давуу болон сул тал энд айл талтай байгаа. Тэгээд энд нэг сул тал нь болохоор жоохон би миний кейс дээр бол жоохон удаан төрсөн. Нөгөө төрөлтийн 2 дахь үе шат буюу дүлэх гэдэг нь айгу удаан явагдсан. Бараг 2 цаг дүлсэн. Яа тэгэхээр нөгөө ер нь эмч нар аль болох ээжийн биед хүрдэхгүй юм билээ. Манай Монгол болохоор ингээд аль болох нөгөө хурдхан шиг нэг хоёроос алгаж гарна эмч нар ч айгүй хичээгээд ингээд хурдан төрүүлчээгээд ингээд зарим тохиолдолд ингээд жоохон дээрээс нь давж өгөх ч юм уу те ингээд айгүй туслаад ингээд хурдан гаргачихдаг гэж одоо бусад ээжүүд ч гэсэн тийм кейс сонссон. Тэгээ энд болохоор жоохон өөрөөр нь манай ээж нэг хажуудаас авахгүй тийм ингээд аль ингээд жоохон шахчвал гэсэн бити хүрээрээ гэдэг ингээд айгүй байлгаад 10 нэгтсэн айгүй удаан ингээд байлгаад байсан. Тэгээ нэг талдаа ингээд үний эрхийг дээдлээд ингээд тухайн ээж сэтгэл санааг бодоод байгаа юм шиг нөгөө талдаа айгүй ингээд ядарсан байхгүй юу. Тэгэхээр бас ингээд давуу болон салтаа айлтал нь л байна. Мэдээж даваа тал бол дурдаа тусахгүй ер нь бол зөндөө байгаа. Гэтэ бас энэ нөгөө нэг Монгол болохоор бас тэгдэг байхгүй юу. Ингээд төрхөд очингод за төрхийн өмнө хөөрөө гэж байдаг. Тийшээ нэг оруулаад ээж нэрийг бөм дээр суулгаад хэмж минад явдаг. 2 нэгсэн ч хамаагүй. Тэгмүүд энд яадаг вэ гэхээр би ер нь баг 4 нэгдэд ер нь нэлээд төхөд ирсэн чинь одоо арай болоогүй байна. Гэртээ жоохон байж байгаа түрээд гэдэг. Тэгээд 1-2 Монгол ээжийн кейс сонссон болохоор гэртээ төрсэн гэсэн нөгөө нэг амжихгүй нөгөө буцаж явж гэртээ орж ирээл ингээл сандраал ингээл мөшөөд ихсэн ч юм уу. Тиймэрхүү кейсүүд зөндөө байдаг. Тэгэхээр ингээд бас тэр талаасаа жоох би тэг буцаагаад асуусан байхгүй яагаад ингэж юм бэ? Яагаад буцаа явуулт юм бэ гэсэн чинь тухайн ээж тайван өөрийнхөө байх нөхцөл байдал орчиндөө байх хэрэгтэй. Тэр нь мэдээж гэр тийм учраас гэртээ ингээд жоохон тайван байжгаад төрөлт нь одоо бас их нойртой дэрнгүүд болдог гэдэг ч юм. Тиймэрхүү юм ярьсан хайршаа. Тийм шууд очоод нөгөө тэрийг нь мэдчихсэн учраас очоод би яахгүй. Би гэрчүүгээ харахгүй. Очоод л тайвширч ирсэн чинь
амжаагүй болоод бүр сан тайвширлын хэмжээг хэд дахин нэмэгдүүлсэн сандрал үсэдтэй. Бүр стресстэй. Тэгэхээр хэрвээ нөгөө Австрали төрөх байгаа ээжүүд маань үзэж байгаа юм бол жоохон айлгалах нөгөө хэрвээ өөрөө нөгөө ямаргүй санагдаад өөрөө жоохон аюултай санагдаад тах юм бол би эндээ байж яг гэхээр бас болдгийг хэлээ. Мэдрэмжтэй. Тийм би байж би жоохон эргэлзээтэй наа гэсэн чинь за тэгвэл ийшээ ороод амарчаа гэд. Тэгээд би цагийн дараа л ер нь өвдөд гэсэн ер нь баг түлээд гэсэн бүр аюул хараад ирэх цаг. Тийм. Бараг л цаг. Энд ер нь хаашрасан ер нь цаг гоё шүү дээ. яг тэгс. Окей. За тэгэхээр энэ номны орсон ойлголтууд, зөвлөгөө, мэдээллүүд авууштай бүхэл зүйлийг дуртай бол угаасаа цаг хэмжээж дуусгах байхгүй тийм. Тэгэхээр мэдээж энэ номыг авч уншихад яаж хүмүүс олж авах талаас мэдээллийг ярилцлагын төгсгөлд өгвөл зүгээр болов гэж бодож байна. Тэгээ бас зохиогчийн зүгээс үзэгчдтэй хандаж хэлэх. За миний ном болохоор альбом бук номын дэлгүүр болон өндөр номын дэлгүүрүүдээр зарагдчихж байгаа. Тэгээд гар дээрээс бас авах боломжтой. Манай аав хоёр ажил дээр зарж байгаа хгүй. Тэгээд дугаар нь 95 22. Тэгээд нөгөө маамууга хүлээх үг гээд Instagram бас нөгөө Facebook хуудас энэ байгаа. Тэрүүгээр холбогдоод бас өнгөөр хүлээд авч болно. Нөгөө жирэмсэн хүн чинь нэг ийш тийшээ явхад жоохон өндөрлөлтэй дээ шүү дээ ядарна. Тэгэхээр өнгөөр хийж байгаа. Тэгэхээр тэрийг авч байна. Тэгээд ярьсан төгсгөл болохоор ээжүүдтэй хандаж хэлэхэд заавал ингээд өөрийгөө ядраагаад зовоод тэгж битгий байгаарэ амрах хэрэгтэй өөртөө ингээд гоё өөрийгөө хайрлаад зөндөө гоё зүйл хийж болно. Энэ жирэмслэлтэй үе нэг талдаа ингээд хүмүүсийн нөгөө нэг ярьдгаар ингээд аюу жаргалтай юмнуудыг нэрэд идэв шүү дээ. Хөөрхөн гоё гэл. Гэхдээ төдийлөн нөгөө дурдагддаггүй нөгөө нэг юм хэцүү баруун зүйлүүд нь ч гэсэн байгаа. Нөгөө хордлоготой ингээд нойлын суртуураас өвдөхгүй үед чинь бас хүнд тийм өсвөр зүйлх шүү дээ. Тэгээ 3 сар 4 сар заримдаа бүр төрөн төрч өрүүлчихнэ. Тэгмүүд хэрвээ эрэгтэй хүн үзэж байгаа бол тийм жирэмсэн ээжүүдийг хинрээ маш сайн ингээд ойлгоод дэмжиж өгөх юм бол тэр төрөлхтөнд бас нөлөөлнө. Тэгээд ээжүүдтэй хандаж хэлгээд тэгээд хэрвээ жирэмсэн ээж үзэж байгаа юм бол их амарчаарай гэж хэлээ. Тэгээд бүгдээрээ баярлаа. Баярлаа. Урилга хүлээн авч ярилцаж мэдлэгтэйгээр маамаа хүлээх үг гэдгийн сайхан номынхаа талаар мэдээлэл өгсөнд баярлалаа. За энэс хэд дахин илүү талархсан сэтгэлийг дэвшүүлэх шалтгаан болвол энэ гайхалтай судалгаан дээр суурилсан мэргэжлийн сэтгэл зүйч эмч нартай хамтраад өөрийнхөө сэтгэл зүйдлийг шингээгээд гэр бүлээрээ хамтарч хэлсэн энэ их сайхан мэдээлэлд баярлалаа. Монголынхаа маш их мянган ээжүүдийн хамтаас талархах дэвшилээ. Маш их нааш сайн сайхан хэлсэн. Баярлалаа. Та хэдэж сайн жаргалсан. Баярлалаа. Баярлалаа үзэгчдээ Real podcast-ийн шинэ дугаарыг түрээд өндөрлөж байна. Энэ удаагийн зочноор маань мэдлэгтэйгээр маамууга хүлээх үг гэсэн гайхалтай номын зохиогч Гант Төмрийн их баяр оролцлоо. Дараагийн дугаар хүртэл баяртай байна. Завгүй өдөр хоногуд үргэлжилж өнөөдрийн ажил маргаашийн төлөвлөгөө гэсээр цаг хугацаа харавсан сум шиг өнгөрсөөр нийгмийн нүргэн тасралтгүй мэдээллийн урсгалд таны сонорт чухал сэдвүүдийн талаар жинхэнэ дуу хоолой хүргэх бодит подкастыг хүргэж байна. Би сэтгүүлч Мөнх Уянга олон таалт үзэл бодлууд гүн гүнзгий утга сэдвүүдийн талаар ярилцъя. Чөлөөт яриа бодит мөлөө Real podcast.